Анандозики болон 3 дээрээс хэрэглэдэг болж байгаа Товчинко хүчтэй батарнаар ярилцахаар гарч ирсэн. За Какурио Анандын барилдаа хам бол одоо энэ биш бод жоохон таарах юм болоод байгаа юм. Зүгээр бэлтгэл энэ төр бол таарах байгаа болов уу? Өөр ямар шалтгаан энэ төр бол бас байгаа болов уу? Бид нэр бас мэдэхгүй шүү дээ. Зүгээр барилдаа хараад дүгнж байгаа. За барьц автсан шүү Товчинко. За барьц сэлэх гэж оролдоо. За давхар мааш нэрстэй хутглаа. Хутгахтан сайхан хөлөө авчиж байна. За Товчинко бол хөлөө хийсэн хайдаг. Давхар мааш нэрстэй баруун талаараа зэрэг золгоод аваад явсан. Сая нэг хутгахтан нь сайхан хөлөө авсан. За шахад түрээд явсан Какурио Озуки. За энэ дээр сайхан суулгаад барьцаа халаад тавиулаад эргээ барьцсан төрсэн баха Какурио. За тосгооч хавирсан хавирхтны үүлээс нь алдсан. За хоёулаа хөлөө хийх. Илээс ингээд давхар мааш нэрснээс хэлдэг байгаа. Үнэхээр бас сайхан барилаа. Зүгээр тэр нэхийг үнэхээр сайхан мэдэрлээ тийм ээ. Нэг хотгохт нь бол одоо их сайхан хөлөө авлаа. Урдаас яг дайрахт нь тосгож хавирхт нь бол одоо бас нэг сайхан хөлөөгөөр хамгаалчихж байна. Өөр Япон бүх юм бүх бол одоо бас энэ тосгуулж хавирхын утгаан хатарт бол их ороод идэв шүү дээ тийм ээ. Тэгэхээр Монгол ингээд одоо тэрүүд өсгөөсөө одоо барилдаж өсдөг. Тэр мэдрэмж нь одоо мэдсэн чинь байж байгаа гэдэг нь одоо эндээс харагдаж шүү дээ тийм ээ. За Товчинкогоо эхлээд барьц сэлэх гээд болоогүй Какурио Озуки ингээд хотгохт нь хөлөө мэдрээд авчиж байгаа. Тэг ингээд шахад татаад явсан. Тэгтэн тосгуулж нэг хавирсан. Ас их даацтай хавирсан шүү. За энэ барьц тавиагүй юм байна. Тэг халах гээд оролцсон. За ингээд тасгуулж хавирхт нь өөдөөс нь алхаа. За ингээд манай хоёр өхний хувьд бол үнэхээр сайхан барилдаа гаргаж байлаа. За энэ мөхийг давтаж үзүүлэх юм байна. Тасгуулж хавирсан мөхийг. Энэ бол үнэхээр сум бол одоо бас сонирхолтой сонир мөх дээ. Тэр баруун хөлөө оруулаад бас нэг тийм ээ. За шуурын барилдаа нэг хоёр бүх үзүүлэлээ. Тэгээ сумуугийн сонгодог техникийг харууллаа. Монгол үндэсний бүх одоогийн бас сайхан механикийг бас харууллаа шүү дээ тийм ээ. За анд 6 даваа 5 унаатай. Товчинко хүчтэй явууд 3 даваа 8 унаатай болж. Хүчтэй явууд 50-аас дээш. За барилдаанд анхаарлаа хандуулцгаая. Арга жоохон хойноос усхан дээ. За гарын уруулаад барьц өгөхгүй байна. Татлаа за барьцаа алдсан. За амархан толгой зөрүүлээд. За барьц сэлэх гэдэг. За барьцыг халж тавиулаад мааш нэрсэлтэй. За сая энэ барьц алж чалахсан авраг бол одоо үнэхээр тэр мэдрэмжтэй буцаад газ толгоогоо зөрүүлчихэж байна. Тэгэхүүл бас нэг тойроод тэрч шахлаа шүү сая л одоо. Аврагын жоохон хойноос боссон зүгээр харж босъё гэж бодсон юм болоо. За барилдаа нэг босоод барьц авч чадаагүй. Готошигикогийн яваад барьц олгосонгүй. Тийм, Готошигико сая бол одоо тэрийг тойруулаад барьц авчих шахлаа тэгээд тэгэхэд бол одоо аврагаас маш хурдан нөгөө тийш толгоогоо зөрүүлж одоо тэр барьцын сайхан тавиуллаа. За тэр барьцыг нэг лавхан бариад авчихгүй гэж харамсаж байгаа багт тийм. Тэр боломж бол байсан да. Тэр аврагын хордыг гүйцсэнгүү дээ тийм. За тэр барилдаанаас харах нэ. За энэ дээрс тодорхой харагдана. Гарын уурлаад тойрох гарын хавчаад савцсан гарын хавчаад дагасан. Тэгээ шилдэд татах. За эндээс баг тойрох гэсэн тэгээд. Тэгээ шилдэд татах гэхдээ дагаж аваад маашны барьц тойруулж явах хахад авраг тэгээд газ одоо толгоогоо зөрүүлээд зүүн талаар зөрүүлээд. За тэр баруун гар маашны барьцанд хүрсэн юм байна. Зүүн гарч хүрсэн тэгээд төвчлээ дээ. За нэг халж тавиулаад тэгээ хоёр гарц. Энэ шилдэд татах юм гэдэг. За энэ барьц сэлэх гээд гарын оруулаагүй хавчгаар нь авраг татсан юм байна.
За тэгээд тэр зүүн гараараа маш сайхан цуглаж сөхөө толгой зэрүүлсэн. За одоо энэ дээрээс халж тавиулаа тий. Давхар барьцтай болоод тэр гарын хоригдсан. Авраг жоохон тойрсон байхтай очоод тэр барьц сэлэх гихт нь оруулаагүй өндөгөөд энэ дээрээс бол маш хурдан сугдаа зөхөө толгойгоо зүрхэж байгаа. Энэ бол одоо яхаа аргагүй аврах хүнд байх чанар л да. Зөв ямар ч үедээ одоо санахгүй барилдаанаа үргэлжлүүлэх тэр энэ чанар бол аврахдаг байдаг. За ингээд Yokozuna хагхуу доо жаргалнуудыг давснаар 11 даваатаагаар дээдсэнdag онлгоо тэргүүлэн барилдаж байна. Харин Озаки Готоши Гекугийн хувьд 7 даваа 4 унаатай боллоо. Өндөр амжилт тийм ээ. За Yokozuna хармаа хүжийг өндөрж Sekiwake Goido нар зөв аврагын хувьд бол шууд их сайхан барьсан төрөл барил чухал. За их намхан боссон Goido татсан татхт нь сайхан барьсан. За золгоод за сайхан давхар барьсан төрөл болоод одоо энэ дээрс бол одоо яах юм байхгүй гэ. За Goido бол одоо эндээс нь уушаа ингэж мушигдгийн тэгээд мушигт нараар морддог. За өөрийн сайхан мордсон доо. Goido бол одоо мордоо за барьцын 50-с ахаад барьсан төрөл болоо Goido. Энд дээрээс нь тойруулж уршаа хөнтөрдөг. За сүхд түрээд явсан дэвжээний захад за яарах юм хэрэггүй дай зүгээр сайхан барьцтай. За ингээд уршаа ахаад хөнтөрөх гэдэг юм. За сайхан. Яг хөнтөрөхт нь урдаас нь хоёр хөлний хооронд нь алхаал түрээд ярьчлаа. Тэгэхээр сайхан барьлаа да. Тэгэхээр аврагын хувьд бол одоо бас хашир байна. Барьц авчаад яарахгүй зүгээр. За эхлээд нэг баг зэрэг хөл алдсан. Баган хөл баг зэрэг алдсан. Тэгээд дэс залгаад. За 8 дахь таваагаа авч 50-аас дээш үү юм л та. За аврагын хувьд үзүүлээд байна. За Goido 7 даваа 4 унаатай болсон. За ингээд аврагын барилдааны бас одоо харуулах байх. Тэгэхээр сайхан барилдаж бас даваа авлаа. Давхар маавашны ярьснаас. 残してあげると横綱としても簡単に寄り立てられないということで少し警戒してくるんですけども、単にこの下手投げでこの одоо энэ башигийн хэдэн барилдаанаас л одоо өнөөдрийн барилдаан бол одоо сайхан болж ирсэн өнөөдрийн барилдаа яг л өөрөх нь одоо 15 дараалж тавсан өнөөдөр төрүүлсэн тэр барилдаанууд гарч байна. Зөв бэлтгэл дутуу байж байгаа тэмцээний дээр 10 өдөр ч юм уу одоо барилдаад бэлтгэл бол одоо бас нэг сайхан ханаад ирж байгаа юм болов. Үнэхээр сайхан барилдаан боллоо. Өнөөдрийн мордсон Goido бол одоо 100 гараараа маавшны барьц авчаад ингэж нэг урдуура хөнтөрч татдаг. Тэрийг авраг мэдж байгаа учраас одоо барьцаа чанга дарчаад. За энэ дэр захиад нэг хөнтөрөх гэхт нь бол одоо ойроо шахаад үрцэн. Ингээд яг ерөөсөө өөрийнх нь хөдөлгөөнийг дагаад хийж чинь. За 8 дахь таваагаа авч 8 даваа 3 унаатай болж байна. За Goido 7 даваа 4 унаатай. За өцөө 4 өдрийн барилдаанаас нэг даваа авах 50-аас дээш үе амжилттай Goido-г үзүүлнэ. 数字の上では3敗までまだ優勝の可能性はありますが、今日の幕内の結果です。 За ингээд дээд зиндааны бөхчүүдийн эхний хэсгийн бөхчүүдийн барилдааны амжилтыг харуулж байна. За Takara Fuji болон Kyoto Taiki нар бол одоо 8 дахь даваагаа авч 50-аас дээш амжилтыг үзүүлсэн. За Okinomi бол одоо давж 9 дахь даваагаа авсан. За ингээд 2 дугаар агсан барилдааны амжилтыг үргэлжлүүлэн хүргэж байна. За 2 дугаар агаст бол за Yokozuna хагхуу даваа жаргалын Озаки Готошигийн хувьд авснаар 11 дахь даваагаа авч 11 өдрийн дараах байлаа. Авраг өндөр дээдсэнд тэргүүлэн барилж бол хармаа үжиг Yokozuna одоо Sekiwake Goido-г авснаар 8 дахь даваагаа авч 50-аас дээш амжилтыг үзүүлж байна. За ингээд дээд зиндааны бөхчүүдийн 11 дахь өдрийн барилдаан амжилттай сайхан болж өндөрлөө. Ингээд дээд зиндаанд бол одоо Yokozuna хагхуу даваа жаргал дээд зиндаг тийм ээ. Унлгүй 11 даваатаагаар тэргүүлэн барилдаж байгаа бол Okinomi-гийн хувьд 9 даваа 2 унаатаагаар аврагын араас бас 2 унааны зөрүүтэйгээр аврагын араас нэхэн барилдаж байна. За одоо өнөөдрийн дээд зиндааны бөхчүүдийн барилдаан эхлээс өмнө 8 бүх одоо 7 даваатай явж байсан боловч одоо ингээд үр дүнгийг харахад бол одоо энэ байдлаар 3 бүх 8 даваа
8 дахь даваагаа авсан 7 даваатай бүгд тийм ээ. Жэзомо Китатаке за Харма Бужи Вимд орж Косуна нар 8 дахь даваагаа авчтай 50-аас дээш үе амжилтаа үзүүлж байна. За ингээд эрхэм үзэгч та бүхэнд Японы мэрэгжлийн сүмүүхийн дээд зиндааны өвчүүдийн 11 өдрийн барилдааныг UBS телевизийн хамт олон шууд дамжуулан хүргэлээ. Ингээд маргааш 15 цагаас дээд зиндааны өвчүүдийн 12 дахь өдрийн барилдааныг үзэгч та бүхэн хүлээн авч үзээрэй. Баяртай үзэгчтэй. Баяртай.